Дорнод аймаг дахин бүсийн оншилгоо эмчилгээний төв 2022 оны төлөвлөгөөнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба хариуцлагын асуудлыг чухалчилж зорилттой жил болгон зарлаад байна. Тэгээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль буюу эрх зүйн орчныг ажил олгогчдод илүү ойлгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоогоо илүү сайжруулах гэдгээс бид ажиллаа эхлээд явж байна. Бүсийн онцлогооны төвийн нийт удирдлагуудад ажил олгогч нартай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн чиглэлээр сургалтыг зохион байгуулж байгаамаа. Цаашдаа бол бид нар ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах, ажилтнуудынхаа эрүүл мэндийн асуудал, мөн эрсдэл аюулгүй байдлын талаарх асуудлууд гэдэг олон ажлыг жилийн туршид хэрэгжүүлнэ. Хабын ажилтан ажиллуулах ажиллуулах норматив гэдээ баталсан байдаг хөдөлмөрийн сайдын энэ нормативаараа энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан заавал ажиллах ёстой. Ер нь бол ажил олгогчийн зүгээс хийх тэр зөвлөл байгуулах, хууль дүрм журмаа батлах ажлыг бол харьцангуй сайн хийсэн байна. Тэгээд манай үйлдвэрчний эвлийн хороотой газрууд бүсийн онцлогооны төв бол нэгдсэн хороотой хорооныхоо энэ хамтын гэрээн дээр ч гэсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг бол бас зохицуулж болдог. Хамтын гэрээн дээр манай үйлдвэрчний эвлийн хороотой газар харьцангуй бас ажилтны эрх шигшгийг хамгаалах тал дээр бол заалт оруулаад ингээ явсан бол ийм туршлага бол харагдаж байна. Дорнод аймгийн хувьд бол харьцангуй ажилтны эрх шигшгийг хамтын гэрээгээр хамгаалсан ийм дүр зураг бол харагдаж байна гэж бол харж байгаа. Нийт иргэдэд бол энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг түгээн дэлгэрүүлээ. Хүн болгон өөрөө хандлагаа өөрчлөлээ, Ерөөсөө үйлдвэрлэлийн ослоос илүүтэй ахуйн ослоор хүмүүс айгүйх амь насаа эрүүл мэндээ алдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ахуйн осол гэдэг зүйл чинь энэ ажлаас өөр газар гараад байгаа байхгүй юу. Гэр орондоо өөр энэ тэнд явж байхдаа ажиллаа хийж байхдаа ч гэсэн энэ ахуйн осол үйлдвэрлэлийн ослоос бид нар хамгаалж хувь хүмүүс өөрсдөө энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг түгээцгээе, амьдрах хандлагаа өөрчлөе, зөв амьдралын хэв маяг руу орё гэсэн ийм чиглэл рүү орж ялангуяа манай эрчүүд маань бас энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй байна. Ер нь дундаж наслалтыг харахад бол эрчүүд маань эмэгтэйчүүдээс 10 насаар бол бага явж байгаа. Тэгэхээр манай Монгол улсын нийт эрчүүдийн хувьд бол эрүүл мэндийн үнэлэхтэй сайн орж, хорт зуршилгүй болох, амьдралын зөв хэв маяг руу орох, эрүүл мэндийн үнэлэхтэй сайн хамрагддаг байх, Энэ чиглэл рүү бүх нийтийг уриалах энэ аянлуу нийгмийн түншлэгч талууд бүгд уриалж орж ирж байгаа учраас бүгдээрээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг түгээцгээе л гэж уриалмаар байна.